сайн байцгаана уу? Энд байна. Та бүхний өндөр амглан айлтгая. Тэгээд дид бол 27-оос өргөжлөл унж гэж бодсон. Тэгээд бид нар хараалын тухай ярьж байгаа. Тэгээд дид бол 27-гийн 19 дээр харийн хүн, өнжих хүн, бэдгсэн эмэгтэйг хэлс шүүгчнэ хүн нь хараагдсан гэд бүх ардм амин гин. За энэ дээр би жоохон тодруулъя гэж бодсон. Би хэрв amplified буюу яг төрлөх хэлээс нь яг махчлан тайлбарч орчуулсан библийг харах юм бол юу ч хэлж байгаа юм бэ? Тэгэхээр тухайн хүнийг гадаадаас нь харийнхаас нь болоод өнчнөөс нь эсвэл билүүсэн гэдгээс нь болоод гэдгээс нь болоод гэдэг үгийг орхисон байгаа. Тэгээд шүүн гэдэг нь болохоор яг зөвхөн шүүхтэр шүүхээс биш шудраг бус байдалд оруулах юм бол нэгсэндээ ялгуурлах юм бол гэсэн утгатай үг байгаа энэ дэр. Тэгэх юм бол тэр хүн хараагдсан гэж байгаа. Тэгэхээр бид тухайн хүнийг хүн гэдэг утгаар нь биш харийн хүн. Жишээлбэл Монгол дайрсны өнгөний үзэл маш их байдаг. Хүмүүс бид нар чинь зүгээр л Монгол улсууд дайрс өнгөний үзэл байхгүй гэж хэлвэл тийм биш. Харийн хүн гэдэг нь зөвхөн гадаад хүн утгатай үг биш. Тухайн нутгийн хүн биш байсан ч харийн хүн болдог. Харийн хүн гэдэг нь тухайн нутгийн биш хүн гэсэн үг. Тэгэхээр гадаад мэдээж гадаад хүмүүс байгаа. Бид нар хятад хүмүүс дургуйч хүмүүсаа хятад гэсэн үзэл маш их байдаг. Дараа нь аймаг жалга, дов, сумаар нь ангилдаг байгаа. Тэгээл бид аль болохоор хүмүүсийг ангилах гэж оролддог. Тэгэхээр мэдээж ангийнхантайгаа сайн байлгүй яах вэ? Нутгуусныхаа хүмүүстэй сайн байлгүй яах вэ? Гэхдээ тэрнээс нь болоод өөр нутгийн биш хүн ирэхэд ялгуурлаж байх юм бол тэрийг гимших хэрэгтэй гэсэн үг. Тэр ийм ялгуурлыг ялангуяа би гадаад ирэх үедээ маш мэдэрдэг ба. Дээрээс нь би бас ховд аймагт очиход ч гэсэн ерөнхийдөө гайгүй байсан боловч зарим хүмүүс одоо манай нутгийн биш хүн яах гэж ирсэн чи зайл тэр Америк руугаа зайл гэж өрөөнд орж ирж хашгирч ирсэн хүмүүс нэлээд олон байсан. Тэгээд нэг биш удаа тийм тохиолдол болж исэн ба. Тэгээд ихтэй би ховд нутгийнхээс дуртай сайн байсан. Тэнд ажилласнараа үнэхээр баярлж барахдаг ба. Гэтэл тийм зарим мерсертийн хүмүүс бол байдаг. Хаач Америкт ирсэн ч гэсэн одоо нэг Азаасаа болоод ч юм уу өөр хагдж байгаасаа хазгаа хилээсээ болоод ч юм уу дээрлгүүлж ялгууртай хандж байгааг би хардаг. Тэгэхээр энэ үнэхээр ялгуурладаг бас хүнс байх юм бол яг хөөх хэрэгтэй бас би хүлдэг байгаа. Тэгэхээр хүн арьс өнгөний үзэл гэсэн үг шүү дээ. Одоо ер нь бол орчин үеэр ярих юм бол арьс өнгөний үзэл гаргадаг ялгуурладаг тэр сүнсийг ялангуяа хүүсээр нэрхтээ мэтэн ялгуурладаг бас сүнсэл хөөх хэрэгтэй. Тэгээ харин хүн гэдгийг ер нь хүн хар газар амьдрахтаа л энэ зовлон илүү ойлгодог байх гэж боддог. Тэгэхээр яг гэртээ ч юм уу их орондоо ахтаа би ягаад ч юм дадгар байдаг. Тэгээд хард ирэхээрээ яг тэр нэг яг юу гэмдээ тэг өөрийнхөө гэрт байхгүй байгаа юм шиг нэгсэн түрээсийн баримт амьдарч байгаа юм шиг санагддаг юм уу та. За өнчөө хүн бэлэвсэн эмэгтэй дээр өнчөө хүн ч гэсэндээ маш хэцүү байдаг байгаа. Ялангуяа аав гэж гүйсэн, аав ээж нь хоёулаа байхгүйсэн хүн маш их тийм гологдлын сүнстэй, гологдолтой байдаг. Тэгээд энэ хэцүү үдгийг бурхан мэддэг учраас энэ хүмүүсийг онцгойл авч үзсэн байдаг. Тэгээд бэлэвсэн эмэгтэй хувьд бол жишээл миний дуудлага бол бэлэвсэн эмэгтэйчүүдээр байдаг болохоор бэлэвсэн эмэгтэйг харахад л би шууд уураад л яаж тэр хүн туслах вүлээ, яаж онцгойлго үзэх вүлээ гэж боддог. Гэтэл зарим хүмүүс бэлэвсэн эмэгтэйг дээрлэгдэг байж байгаа. Тэгэхээр эмгээр зүйлүүдийг хэрэг та хийж байсан бол үнэхээр гимших хэрэгтэй. Энд болохоор зөвхөн шүүгчдэл хамаатай юм биш. Тэр хүмүүсийг ялгуурлан үзэж харж ийсэн, шүүж ийсэн бол ер нь бол гимшээд эзнээс одоо гуугаад цэвэрлэх хэрэгтэй гэж би бол онцгойлон хэлмээр нь. Яг бол бурхан эдгээр хүмүүст бүр одоо илгүү харж үздэг байгаа. Бид бүх хүнд хайртай. Гэтэ яг юу гэмээ гэдэг эхлэлийн цэг нь өөр ч юм уу хүмүүсийг үнэхээр харж үздэг байгаа. Тэгээд хэрв та өөрөө бас эдгээр хүмүүс байсан бол та өөрөө бэлэвсэн бол та бол өнчөн болвол та бас харь үндэстэн болвол бас тэдгээр ядгуулж үзчихсэн хүмүүсийг бас уучлаарай. Тэгэд үнэхээр бас харамсалтай нь хэрэг тэгж байсан бол тэгээд тэдгээр санаад ядгуулж байсан зүйлээ бол бас тэр хүмүүсийг уучлаарай гэж би хэлж байна. Тэгээд та өөрөө бас өөрөө мэдсэн мэдээгүй бас ийм ялгуурлаж байсан бол гимшээрээ эзэн дотор эзэн минь ээ би таны
үнэхээр тэр хайрлаж байгаа, тэр онцгойлж үзэж байгаа тэр хүмүүсийг, харийн хүмүүсийг шүүсэн, өнчин болон плюсын мэгтэй хэлс шүүсэн бах юм бол би одоо гимшиж байна. Та энэ цаг мөчид намайг дуучилж хараалаас салгаж өгөрөө гэдэг залбираараа. Тэгээд энэ танд нэг хамаатай биш юм шиг боловч яг нарийнтэй бодвол бас нэлээд олон тийм зүйл бодогддог байгаа. Жижиг сажиг гарч ирдэг шүү. Баярлалаа.